экспортлдог, экспортын орн болохын төлөө зорилго төвчүүдэд ажиллаж байна гэдгийг бас та бүхэнд хэлмээр байна. За өнөөдөр намрын ногоо өдрүүд үндэсний өдрөд арга хэмжээ маань одоо ингээд 7 дахь өдрөө зохион байгуулагдаж байна. Энэ арга хэмжээ маань өнөөдөр ингээ өндөрлөж байна. Энэ арга хэмжээ өндөрлөж байгаа хэдий ч гэсэн нийслэл хот манууд 30 гаруй газраас одоо үргэлжлээд одоо энэ намрын ногоо өдрүүдийн маань ажлууд ингээд үргэлжлээд явна гэдгийг бас хэлмээр байна. За энэ удаагийн намрын ногоо өдрүүд арга хэмжээнд маань 1000 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүн үйлчлэгээр хүмүүс оролцож байна. 28-ийн 140 гаруй аж ахуйн нэгжүүд оролцлоо. Газар тариалангийн бас 120 гаруй одоо аж ахуйн нэгжүүд оролцож байна. Хүнсний ногоогоор дотооддоо хангах одоо зорилт тавиад ажиллаж байна. Энэ бол одоо Монгол улсын ерөнхийлөгчөөс дэвшүүлж байгаа хүнсний хангамж аюулгүй байдалтайгаа шууд холбоотой. Яг өнөөдрийн байдлаар бид нар хүнсний ногооныхоо нэг 70% өөртөө хангаж байна. Одоо бусад орнд экспортлдог, экспортын орн болохын төлөө зорилго төвшүүлээд ажиллаж байна гэдгийг бас та бүхэнд хэлмээр байна.